За бид өнгө сая нэр бүхий банкаар орж 5,000 төгрөгийн хураамж төлөөд харилцах данс нээлгсэн. За харилцах данс нээлгэхдээ төлсөн 5,000 төгрөгийн хураамжинд нөөтийн баримт олох уу гэсэн асуултыг тухайн банкны тэлрээс асуухад өнөөдрийг хүртэл нэг ч үйлчлэгч манай банкны зүгээс нөөтийн баримт олгож байгаагүй гэсэн хариултыг өглөө. Нөөтийн баримт банкнаас ерөөсөө гарахгүй. Ямар ч тохиолдолд нөөтийн баримт юу авах хэрэгтэй мэт та энэ талаар мэдээлэлтэй байсан уу? Мэдээлэлтэй байгаагүй. Нөөтийн баримт авчихсан тохиолдол байгаа юу? Аваагүй. Ер нь нөөт авъя гэж хүсэж байсан уу? Тэр талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна. Нөөтийн баримт авч байсан уу? Тийм авч байгаагүй. Аюу наавна гэж шаардж байсан удаа байгаа юу? Байхгүй дээ. Авч байгаагүй, ерөөсөө авч байгаагүй юм байна. Нөөтийн баримт. Өмнө нь ер нь мэдээлэхгүй байсан уу? Мэдээлэхгүй байсан. Бид иргэдэд хураамжных нь хариуд нь арилжааны банкнаас яагаад нөөтийн баримт олохгүй байгаа талаар нь тодруулсан. За худлаа хөгжлийн банкны зүгээс хариулахдаа иргэдийн хөвчлэн хураамж төлж үйлчлэгээ авдаг нь интернет банк ашигласан үйлчлэгээ байдаг учраас тухайн системийн хөгжүүлэлтөнд зориулсан төлбөр гэж ойлгож болно хэмээн хариулсан бол за төрийн банкны зүгээс баазын ачааллаас хамаарат тухайн аппликейшн ашиглаж гүйлгээ хийсэн төлбөрийг иргэдэд нөөтийн баримт болгон буцааж өгөх боломжгүй хэмээн хариулсан. За тэгвэл бид албаны хүний яриа болох татврын ерхий газрын нөөтийн хэлтсийн албаны дарга Эрдэнэ хүүгээс энэ талаар тодрууллаа. Иргэд энэ банкар үйлчлүүлсэн үйлчлэгээнд хураамж төлсөндөө суглаанд оролцох ёстой гэдэг ямар ч мэдээлэлгүй хизээч авж байгаагүй юм билээ. Хизээнээс нэгдсэн журмаар нөөтийн баримт олгодог болох юм бол танд мэдээлэл байна уу? За, ер нь бол энэ баримт олохгүй байгаа талаар бол иргэд маань өөрийнхөө хяналтыг тавьж ийм үйлчлэг аваад ийм дөрөв төлөөд баримт өгсөнгүй гэдэг онцлог болоод манай доторын албад ирүүлдэг. Манай онцлог дагуу алба болон өөрсдөө хариуцлага тодорхой шаардлага. За ямар ч гэсэн гэхдээ банкнаас тодорхой нөөтийн баримт ямар ч гэсэн олгох ёстой юм байна гэж ойлголоо мөн тийм үү те? Тийм, энэ уулын дээр бол үйлчлэгээндээ юм уу эсвэл худалдаж авсан бараантаа баримт авах гэж.